За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа YouTube бичлэгээр би тухайн харилцаагаа орхих уу? Эсвэл тухайн харилцаагаа би цаашаад үргэлжлүүлэх үү гэдэг сэдвийн дагуу таарад уншлагаа хийж байна. Та 1-р групп, 2-р групп, 3-р группээс өөрт хамгийн их татагдсан группээ сонгоод уншлагаа аваарай. За 1-р группийнхан маань бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийнх нь уншлага дээр таны энерги, за бодож байгаа хүнийх нь энерги, та хоёрыг холбож буй энерги, буюу харилцааных нь energy байх нь байна. За тэгээд доошлоод за тухайн хүзэр маань таныг үлдэх шалтгаан болно. Хэрэг үлдэл ямар үр дүнд хүрэх вэ гэдэг хүзэр нь байна. За явах ямар шалтгаан байна? Хэрэг тухайн харилцаанаас холдвол ямар үр дүнд хүрэх вэ гэдэг байдлаар ингээд хүзрийнх нь дайлууд гарч ирсэн байна. За уншлагад нь орохоос өмнө нэгдүгээрт тухайн энэ хүзрийн тайлал маань YouTube бичлэг дээр маань ингээд та бүгдэд хүрж байгаа. За мөн ялгаагүй хэрвээ танд илүү судалгаа, баримт, датан дээр буюу эрдэмтдийн шинжилгээний үндсэн дээр, судлаач нарын үндсэн дээр гаргаж ирсэн харилцаа, хайр дурлалын хоорондох эрүүл зөв харилцааны мэдээлэл хэрэгтэй байх юм бол тухайн мэдээлэл монгол хэл дээр PDF хувилбараараа пэйж хуудсан дээр бэлэн байгаа. За мөн ялгаагүй өөрөөр хэлэх зүйл маань тухайн энэ бичлэгийн араас пашт 2 маань бас пэйж дээр та худалдан авах боломжтойгоор орж ирсэн байгаа гэсэн үг байна шүү. За уншлагад нь оръё. За таны энерги болохоор тухайн харилцаан дээр айгүй тийм санаачлагтай, идэвхтэй гэдэг байдлаар гарч ирж байна гэсэн үг. За магадгүй та тухайн харилцаан дээр илүү их санаачлага гаргадаг, илүү догдолдог, илүү их сэтгэл гаргадаг, тухайн харилцааг илүү цаашаад авч явахыг ирмэлцдэг гэдэг ч юм уу тийм ээ. Альва хүч, хөдөлмөр, энерги, сэтгэл танаас илүү ундарч гарч ирж байгаа байдлаар гарч ирсэн байна гэсэн үг байх нь байна. За нэлийн эрч хүчтэй байдлаар тийм ээ, нэлийн тийм за энийг шийдээ, энийг болгоё, эний ард гарыг чадна болгоно гэдэг байдлаар юм. За мөн л ялгаагүй сайн минь хэлсэн энергитэй, хүчтэй, санаачлагтай буюу тухайн харилцааг үргэлжлүүлэх сэтэлтэй байдлаар та илэрч байна гэсэн үг. За гэтэл нөгөө талын маань хүн маань яасан бэ гэхээр юм өөрийгөө жоохон нууцлсан байдлаар ойлгомжгүй байдал үүсгэсэн байдлаар гэдэг ч юм уу. За өөрийгөө 100% бүрэн дуран нээж амжаагүй байдлаар илэрч байна гэсэн үг байна. 100% яг ингээд танд бүх ингээд сэтгэл хөдлөлөө бүгднгийн тантай хуваалцж байгаа гэдэг ч юм уу. Бүгднгийн танд ойлгомжтой байдлаар илэрхийлж байгаа дүр зураг харагдахгүй нэлээд ерөн жоохон хаалттай байдаг ч юм уу. Бэлэн бус гэдэг байдлаар илэрч гарч ирсэн байна гэсэн үг байна шүү. За гэтэл та хоёрыг холбож байгаа. За буюу relationship-ийнх нь харилцаа хайр дурлалынх нь холболтын энерги нь болохоор за эхнийх дээр нь танд одоо шаардлагагүй зүйлийг таныг одоо өөртөө шаардлагагүй зүйлээ таныг гаргаж хаяач ээ, өөрөөсөө холдуулаач ээ гэдэг байдлаар нэг зүйл хэлсэн. За нөгөө хүзэр маань болохоор яасан бэ гэхээр за хэн нэгнээс хамааралтай болох вэ? Хэн нэгний одоо үг үйлдэлийг хитрхийх анзаарч тэдгээр одоо та тааруулж харцдаг ч юм уу тийм ээ. Тэдгээрээс хамаарч таны сэтгэл хөдлөл та өөрийгөө үнэлэх үнэлэмж шийдэгддэг ч юм уу. Тухайн зүйлсээс зайлсхийгээрэй гэдэг байдлаар ийм зөвлөгөө болж гарч ирсэн байна гэсэн үг байна. За яг та хоёрыг холбож байгаа энерги нь болохоор нэлээд тийм цэгцгүй, замбраагүй, тодорхой бүтэц зохион байгуулалтгүй хэн нэгнээс нь хамаарч дараагийнх нь одоо хүн сэтгэл хөдлөлөө бодлоо илүү бүрэлдүүлж байна гэсэн үг байна. За энэ хүн ингэсэн тохиолдолд би ингэн, тэгсэн тохиолдолд би тэгнэ гэдэг ч юм уу тийм ээ. Ийм хамааралтай холбоотойгоор өөрөөрөө байж чадахгүй байна л гэсэн үг л дээ тийм ээ. За тэгээд энэ дунд та хоёрын харилцаа нэлээд тийм ойлгомжгүй, цэгцгүй байдал мөн ялгаагүй хажиглагдаад байна гэсэн үг байх нь шүү. За танд үлдэх болсон шалтгаан.
Хэрвээ та ганцаараа байхаас айдаг бол эсвэл хийх бодоод хийх бодлогошроод тийм ээ. За ингээд салсныхаа дараа би ганцаараа л байгаад байх юм бол яана. Энэ хүнийг мартаж чадахгүй бол яана. Би энэ харилцаанаас өөр харилцаа миний амьдралд орж ирэхгүй бол яана гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар өөрийгөө хэд их тэгж санаа зовдөг ч юм уу. Тиймэрхүү бодол болохоор таныг үлдээх гээд байх вэ. Та тэрэн дээр анхаарат үзээрэй. Хэрвээ та тухайн харилцаан дээр үлдэхэр бол уучлаарай ямар нэгэн тийм өөрчлөлт бол ажиглагдаж харагдахгүй байна гэсэн үг байх нь шүү. За яг өнөөдөр тухайн байдал ямар байдалтай байна? Тэр чинээгээрээ л яг л маргааш үргэлжлэх буюу ямар нэгэн өөрчлөлтгүйгээр яг л энэ цикл, энэ давтамж ингээл давтагдаад л яваад байгаа юм гэсэн үг. За тухайн харилцаанаас холдох болсон шалтгаан юу вэ гэх юм бол таныг ядарч байна гэдэг байдлаар гаргаж ирсэн байна гэсэн үг. Ганцаараа л энийг болох гэдэг юм шиг бүгднгийн л энерги та өөрөө гаргаад хүч хөдөлмөрөө цаг хугацаагаа та гаргаад байгаа юм шиг тийм ээ. Тэгсэн мөртлөө эргээд танд одоо хайр халамж нь таны хүсэж байгаа зүйл орж ирэхгүй болоод ирэнгүүт та сэтгэл санаагаараа бодлороо ядарч эхэлдэг, туйлдж эхэлж байгаа энэ байдлаар та ажиглагдаж байна. За хэрвээ тухайн харилцаанаас холдох юм бол эхэндээ танд бол тийм тухгүй мэдрэмж бол зайлшгүй байж байгаа байдлаар харагдаж байна гэсэн үг. Ийм бас л ойлгомжгүй, докторгүй одоо нөгөө нэг жоох юм айц дагуулсан эхэндээ тийм эмзэгэл мэрч юм шиг жоохон жирхмэр тийм мэдрэмж төрж байгаа хэрнээ. За тухайн байдал өөрчлөгдөх боломжтой. Та илүү өөртөө эзэн байх, илүү одоо бусдаас үл хамааралтай буюу өөртөө тусгаар байх чадваруудыг хэн нэгнээс хамаарч таны сэтгэл хөдлөл шийдэгдэх биш. Та өнөөдөр өөртөө эзэн байгаа, илүү тусгаар тогтносон байгаа байдлаар илэрч гарч ирэх боломжтой байх нь байна. За, парт 2 дээр уулзцгаая. Түр баяртай. За, 2 дугаар группийн маань бүгдээрээ сайн байцгаана уу? За, таны уншлага дээр эхлээд таны нэрийг гарч ирж байна. Бодож байгаа хүнийхээ нэрийг, та хоёрыг холбож байгаа харилцааныхаа нэрийг, за таны тухайн харилцаанд одоо үлдээх гэсэн зүйл нь, таны тухайн харилцаанаас түлхэж байгаа зүйл нь, за хэрвээ үлдэл юу болох вэ? Хэрвээ тухайн харилцаанаас гарах буюу тухайн харилцааг орхивол юу болох вэ гэдэг байдлаар уншлага нь явж байна гэсэн үг байна. За уншлагад нь орохоос өмнө хэрвээ та илүү судалгаа, шинжилгээ, сэтгэл судлал дээр буюу мэрэгжлийн үүднээс хайр харилцаа, хосын харилцаа тал дээр мэдээлэл, баримт авахыг хүсвэл пэйж хуудсан дээр нээлттэй байгаа. За мөн ялгаагүй энэ уншлагын дараа яг групп 2-ын парт 2 бас пэйж хуудсан дээр бэлэн байгаа байх нь байна. За таны нэрийг тухайн харилцаанд донд яаж илэрч гарч ирж байна гэхээр илүү тийм шин зүйлийг илэрхийлсэн нэг юм догдолсон, илүү ихийг хүсэж хүлээсэн, алаа нэг зүйлийг бүхтээх гэсэн сэтгэгчилсэн, за иймэрхүү байдлаар та одоо тодорхойлогдож гарч ирж байна гэсэн үг. За жишээлбэл та аюу шин санаа дуртай, шин зүйл хийж үзмээр санагддаг ч юм уу тийм ээ. Нэг л одоо танд ийм шинэлэг хөнгөн идэвхтэй, эрч хүчтэй тийм л зүйл танд одоо аюу хэрэгтэй байгаа байдлаар л илрээд байна л та. За та мэдээж аюу сайхан санаачлагтай хүн байж болно. Ийм бүтээлч сэтгэлгээтэй хүн байж болох юм байна. За аль нэг зүйлийг бүтээх дуртай, бүтээх чадвартай. За мөн ялгаагүй юм юу ч байхгүй хахад нэг юм гаргаад ирдэг гэдэг байдлаар бас таныг тайлбарлаж байна. За жишээлбэл энэ аль зүгээр жишээ шүү. За
Хөрөгчөнд юу ч авахгүй байна, хоол хийж чадахгүй байна гэж захтал та юу ч байхгүй байсан ч гэсэн айгүй гоё зүйл хийж чаддаг ч юм уу. Хүмүүс ямар нэгэн санаа олж чадахгүй байхад та ямар санаа байхгүй юу ч болж бүтэхгүй байгаа юм шиг байсан ч гэсэн та учрыг нь олдог ч юм уу, шин санаа гаргаж ирдэг ч юм уу те. Танаас юм бүтээл сэтгэлгээ, шин санаа төрөх, шин шийдэл гарах гэдэг байдал айгүй сайн ажиглагддаг юм хүн байна гэдэг байдлаар тайлбарласан байна. За гэтэл хараахан нөгөө нэг бодож байгаа хүнийх нь энергийг яаж тайлбарлагдсан бэ гэхээр бэлэн бус байдлаар арай төлөвшөж амжаагүй байгаа байдлаар за яг тухайн хүнд ингээд 100% найдаж итгэж чадахгүй байгаа байдлаар иймэрхүү зүйл илэрч байна гэсэн. За жишээлбэл за тухайн хүндтэй та за энийг яг ингээд 2 дахь удаа шийдчихэрээ гэд тэнгүүт чадах ч юм уу чадахгүй ч юм уу биелүүлэх ч юм уу үгүй ч юм уу жоох юм найдлагагүй найдах чадваргүй гэдэг ч юм уу энэ хүн яаж ч магадгүй гэдэг байдлаар одоо тухайн хүн нэг л юм бэлэн бус найдаж чаддгүй гэдэг ч юм уу эсвэл хийн гिचээд өөр зүйл хийдэг ч юм уу амлчаад амлалтандаа хүрдэггүй ч юм уу тийм ээ юм нэг ойлгомжгүй байдал хараахан бэлэн бус байдал иймэрхүү байдлаар дараа одоо бодож байгаа хүн нь илэрээд байна гэсэн үг байх нь. За мөн ялгаагүй танаас жоохон нас залуу хүн байж магадгүй юм. Таныг бодвол арай туршлага одоо ажил карьерийн хувьд гэдэг ч юм уу амьдралын хувьд гэдэг ч юм уу тийм ээ арай юм ойлгоогүй гэдэг ч юм уу за муухайгаар хэлж байгаа ч гэсэн уучлаарай. Одоо тантай л зөвлөж хахад арай нэг тийм туршлагагүй ч юм уу өөрийгөө таньж мэдэж амжаагүй өөрийгөө яг 100% ойлгож чадаагүй нэг иймэрхүү байдлаар л илрээд байна гэсэн үг байна шүү. За ингээд харангууд та хоёрын харилцааны энерги буюу та хоёрын relationship яаж илэрч байна гэхээр тодорхой бус байдал гэдэг зүйлээр илэрч байна гэсэн үг. За яаж ч магадгүй буюу яста хэн мэдвэ яаж ч магадгүй гэдэг байдлаар юм тодорхой бусаа тодорхой биш гэдэг байдлаар илэрсэн. За тэр тундаа удаан хугацаанд үргэлжлэхэд тухгүй удаан хугацаанд үргэлжлэх ийм үндэс суурьгүй гэдэг байдлаар бас гарч ирж байна гэсэн үг. За яг өнөөдөр тухайн харилцаа ямар байгаагаар та нэг ингээд цаашдаа үргэлжлүүлээд явхлаэр нэг юм суурин муу барилгатай л адилхан гэдэг нэг юм ганхдаг, гунхдаг нэг иймэрхүү байдлаар илэрч гарч ирээд байгаа юм шүү. За та тэрэн дээр жоохон анхаарат үзээрэй. За таныг үлдээх гээд байгаа зүйл нь юу вэ гэсэн. Та яагаад тэнд ингэж үлдээд байна гэдгсэн чинь салсны дараа буюу тухайн харилцааг орхисны дараа юу ч болох юм бэлээ гэдэг юм мөн л дараагийн юм нэг тодорхойгүй байдлаас та айгаад байдаг ч юм уу тий. За салдуулыг дараа нь яахаа мэдэхгүй ийм тодорхойгүй байдлаас айсан буцаад нийлчих чинь билүү бүр салаа явчих чинь билүү өөр хүн надад миний амьдралд гарч ирэх юм болов гэдэл одоо юу ч байдаг тийм ээ. За дараа нь одоо яах болоо ирээдүйд одоо яг яах гээд байна гэдэг юм үл юм жоох ойлгомжгүй тодорхой бус энэ нөхцөл байдал таныг ингээл айлгаад байгаад байгаа юм шиг. За энэ байдлаар гарч ирж байна. За тэгвэл нөгөө нэг энэ relationship та буюу энэ хосын харилцаанд үлдчихвэл яах вэ гэсэн чинь танд ингэж байгаа байхгүй юу? За ядчил би харилцаанд байна. Ядчил би хостой байна. Ядчил би ингээд харилцаагаа үргэлжлүүлээд явж гин гэдэг юм тодорхой байдлаар танд гараад ирж байна. Тэрэнд ингээд танд таалагдж байгаа хэрнээ нөгөө нэг харилцаанд 100% ингээд нэг юм хайр инэрлийн үүднээс relationship гэдэг хосын үүднээс ингэж айгүй сайхан цэцгэлж хөгжиж чадахгүй байгаа болохоор таны зөөлөн чанарыг таны нүнэг хайрлж инхрийлдэг зан чанар багасаад ирж байна гэсэн үг.
илүүтэйгээр энэ маань одоо бараг л ажил хэрэг юм шиг те тодорхой юм шиг. За угаасаа л ингээл харилцаанд байгаа юм чинь тэр л чухал гэдэг байдлаар илэрээд байх вэ. За ийм нэг зүйл байна. За тэгвэл дараагийнх нь зүйл гэх юм бол таныг тухайн байдлаас одоо холдуулах гэдэг зүйл нь юу вэ гэсэн чинь таныг за та аль хэдийн өөрөө хариугаа мэдэн шүү. Шийдвэр гаргамааргүй л байгаа болохоос биш. Таны зүрх тарих хоёр зөрчилд өгöd та яг ямар шийдвэр гаргах нь хамгийн зөв бэ гэдгийг мэдж байгаа хэрнээ. Мэдж байгаа ч гэсэн тэр сонголтыг гаргаж чадахгүй байгаа. Тэр зүйл чинь л таныг одоо та шийдвэрээ мэдэн штэ. Юу хийх ёстойгоо мэдэн штэ. Тэр үйлдэлээ гаргаач буюу тухайн харилцаанаас та одоо холдох ёстой болсон биш үү гэдэг байдлаар л танд угаасаа мэдж байгаа, угаасаа ойлгомжтой, угаасаа энэ харилцааг үргэлжлүүлэх тэмээдээ гэдэг байдлаар л илэрч гарч ирээд байна гэсэн үг байна. За тэгвэл нөгөө нэг энэ харилцаагаа бүгдээрээ дуусгачлаа гэж бодъё. Тэгвэл ямар үр дүнд хүрэх гээд байна вэ гэд асуухлаар за эхэндээ бол мөн л ялгаагүй нэг тодорхойгүй байдал. За одоо яанаа? Яах вэ? Юунаас эхлэх вэ? Дараагийн алхам юу вэ гэдэл та мөн л ялгаагүй яах вэ л гэдэг байдлаар гарч ирж байгаа мөртлөө дараагийн өөрчлөлтүүд нь юу болж гарч ирж байна вэ гэхээр юм шилжилт, хөдөлгөөн, өөрчлөлт, шин зүйлд суралцах юм таны амьдрал арай жоохон өрнөлтөө болоод ирж байна гэсэн үг. Одоохондоо болохоор яг юм нэг тодорхой бус байдалтай гаццсан л байгаад байдаг. За салжаа гэж бодглохлоор эхэндээ та ингээм тодорхой бус байдлаас бас мөн л ялгаагүй байгаад байдаг. Гэтэл танд хэлж байгаа мессеж нь салсан ч гэсэн эхний одоо үедээ танд яг л одоо таны яагаад байгаа үйл ойлгомжтой, үйл ойлголцох энэ нөхцөл байдал үүсхийн хувьд бол үүснэ. Гэхдээ дараагаараа шилжилт хөдөлгөөнтэй таны амьдрал илүү өрнөлттэй, идэвхтэй та шин зүйлд санаагаа төвлөрүүлэх боломжтой, өөртөө анхаарах, өөр бусад зүйлд анхаарах энэ амьдралын өрнөл гэдэг зүйл танд бэлэн орших боломжтой шүү гэдэг байдлаар тайлбарласан байна гэсэн үг байна шүү. За ингээд парт 2 дээр уулзцгаая. Түр баяртай. За 3 дугаар группийн маань бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрийнх нь уншлага дээр таны энерги, бодож байгаа хүнийх нь энерги, та хоёрын харилцаа холбоог холбож байгаа энерги, үлдэх шалтгаан, орхих шалтгаан, тухайн харилцаанд үлдвэл ямар үр дүнд хүрэх вэ? Тухайн харилцааг орхиж явбал ямар үр дүнд хүрэх вэ гэдэг байдлаар нь уншлагыг нь хийж байна. За уншлага руу орохоос өмнө нэмэлт мэдээлэл гэх юм бол тухайн уншлагын дараа парт 2 буюу илүү дэлгэрэнгүй уншлага бас байгаа. Тийм болохоор хэрвээ хүсвэл сонирхож байвал пэйж хуудасаар холбогдоод парт 2-ыг нь авах боломжтой. Аль эсвэл эрүүл зөв харилцааны талаар судалгаа баримтан дээр үндэслэсэн хосын харилцааны талаар PDF файл мөн ялгаагүй монгол хэл дээр бэлэн байгаа болохоор хэрвээ сонирхолтой байх юм бол мөн ялгаагүй холбогдоод тухайн мэдээллийг та авах боломжтой байх нь байна. За уншлага руу нөрье. Нэгдүгээрт таны энерги. За таныг тухайн энэ харилцаанд нэлээд тийм шархалсан, гомдсон, ядарсан, зөвхөрсөн их зүйлийг айгүй төвчсөн байдлаар илэрхийлж байна гэсэн. За мөн ялгаагүй үүн дээр нэмэгдээд одоо яг та уг нь бол таныг тухайн харилцааны талаар одоо яах ёстой, цаашаа яасан нь илүү зөв бэ гэдэг ч юм уу тийм ээ. Энэ бүх зүйлийг уг нь бол та өөрөө мэдээд байгаа хэрнээ өөрчлөлт хийхээс зайлсхийдэг эсвэл ямар нэгэн үйлдэл гаргахаас өөрийгөө холдуулаад байгаа иймэрхүү нэг нөхцөл байдлаар таныг тайлбарлаад байна гэсэн үг байна. За тухайн харилцаанд таны хувьд одоо таныг нөгөө талынхаа хүнэн 100% одоо ингэж нэг сонсож чадгаа болцсон, ойлгож чадгаа болцсон та хоёрын дунд ингэж сэтгэл хөдлөлөө 100% аягүй сайхан чөлөөтэй илэрхийлж чадгаа болчихсон. Ихэнхдээ л нэг юм
бүр сэтгэл санаагаараа ядарчихсан. Иймэрхүү байдлаар л таныг илүү дүрслээд байгаа юм байна шүү. За нөгөө бодож байгаа хүнийх нь энергийг гол төлөв одоо тухайн харилцаанд хоригдсон байдлаар илэрч гарч ирж байна гэсэн үг байна. За угаасаа л энэ харилцаа нь одоо байхгүй гэд яах юм, өөр одоо би яах юм гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлийг хэлээд байна гэсэн үг. Одоо бараг л муухайгаар хэлвэл албатай юм шиг л одоо үлдээд байна гэсэн үг л те. Нэг ямар дуртай да, баймаар байгаа да, тухайн харилцаанд үлдээд байгаа да биш. Ер нь одоо өөр ч одоо яах вэ гэдэг байдлаар тайлбарлсан. За та хоёрыг холбож байгаа харилцааныхын энергийг болохоор ер нь л айгүй ойлгомжтойгоор та хоёрыг одоо болно, болоо, дуусгаа, бууж өгөө, буултгий одоо болох гэж зөндөө хичээсэн болохгүй байна, бүтэхгүй байна. Тэгээд өөрийгөө ч бод, цаад хүнээж бод одоо ингээд энэ нөхцөл байдлаас хин хнийгээ аль талыгаа одоо чөлөөлж явуулах ёстой, бууж өгөх ёстой гэдэг байдлаар аюу тайлбарлсан байгаа юм. За та хоёрын харилцаан дуун дээр юм уур уцаар гэдэг зүйл бас маш ихээр ажиглагдаж ирж байна гэсэн үг. Хэн нэг нь байнга ингээд уурлаад стресстэй л байж идэг. За нөгөө талынх нь хүн болохоор бас одоо завуучлаараа ингэж хэлэхлээр айгүй муухай сонсогдож байгаа ч гэсэн бараг л ингээд нэг юм зовоод сурцсан гэх юм аа гэдэг л зовоод хэцүү байхыг нь мэдсээр ээжж л тэгэл тэр нөхцөл байдалтай үлдээд л байдаг. За нэг иймэрхүү нөхцөл байдлаар тайлбарлсан байна. За мөн үүн дээр нэмэгдээд та хоёулаа одоо энэ харилцааг нас юу гэсэд байгаагааж бараг ойлгохоо болцсон юм шиг байна. Да бүр одоо нэг сэтгэл санаагаараа бүр бие биенээсээ тусгаар болчихсон. Тэгээ хин хинээсээ юу хүлээгээд байгаа, юу хүсэж байгаагааж тодорхой мэдэхгүй л байх шиг байна. Энэ группийг үзэж байгаа ихэнх хүмүүс нь гэрлээд суугаад олон жил болчихсон үр хүүхдүүдтэй ч юм уу тийм ээ. За ихэнх нь ийм хүмүүс байх шиг байна шүү. Энэ хүн бүр энэ одоо нүг бодоод байгаа хүн энэ харилцаанд бүр ингээд нэг хүлэгдсэн юм шиг та бүр ингээд бүр зөвхөрч унаад ядарч байгаа байдлаар. За тэгвэл яагаад үлдэх ёстой юм шиг мэдрэмж аваад байгаа юм бэ гэдэг хөнгөт. За үр хүүхдүүдтэй байдаг ч юм уу, сайн унаа хэлсэнчлэн суугаад олон жил болцсон гэдэг утгаараа ч юм уу тийм ээ. Одоо энэ эцэг хийн сайн мэддэг гэр бүлтэй танилцчихсан гэдэг ч юм уу, суугаад удчихсан үр хүүхдүүдтэй гэдэг ч юм уу. Нэг ийм бүр гэр бүлийн байдлаас эсвэл ингээд бүр одоо нүг та хоёрын харилцаа холбоо зүгээр үерхэд өнгөрцөн тийм харилцаа биш. За суучихсан гэрэлчихсэн хамтын амьдралтай хүмүүс байгаа болохоор одоо ингээд илүү та хоёрыг энэ нөхцөл байдалтай үлдээд байна гэдэг утгаар тайлбарласан байна л та. За тэгвэл үнэхээр за энэ харилцаандаа дуусахгүйгээр үлдчихвэл ямар үр дүнд хүрэхийг гингүүд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг байдлаараа л тайлбарласан шүү. Юу ч өөрчлөгдөхгүй. Өнөөдөр таны сэтгэл мэдрэмж нөгөө хүнийхэн сэтгэл мэдрэмж ямар байгаа маргааш яг л тэрүүгээрээ үргэлжлэн энэ байдал насан туршдаа үргэлжлэн та хоёрын харилцаанд ямар нэгэн тийм шин зүйл орж ирэхгүй, өөрчлөлт орж ирэхгүй. Өнөөдөр ямар байна? Яг л тэр байдлаараа л маргааш ингэж л тавтагдчихл байх нь байна. Сайн ч юм болохгүй, муу ч юм болохгүй. Тэгээд сэтгэл санааны байдал нь энэ хэвээрээ харилцааны энэ хэвээрээ за нэг иймэрхүү байдлаар. За тэгвэл энэ харилцааг орхиж явах болсон шалтгаан нь тэгвэл юу юм бэ гэд харангуут. Одоо энийг тайлбарлахдаа ингээд байна л та. Хин хинэн ямар шийдвэр гаргах ёстойгоо мэдээд байгаа хэрний тухайн шийдвэрийг гаргахаас зайлсхийгээд цаг хожгоод гэдэг ч юм уу, хоошин тавиад ч гэдэг юм уу. Ингээд бараг л
яах ёстойгоо яг юу зөв, юу буруу гэдэг бүх зүйлийг мэдж байгаа. Тэгээ шийдвэр гаргахыг гэхээр л гаргаж чадахгүй. Ямар шийдвэр гаргахаач мэдж байгаа хэрнээ гаргаж чадахгүй байгаад байдаг. Энэ дээр анхаарал өгөөрэй. Яагаад гэхээр хэрвээ энэ харилцааг орхиж явж чадсан цагт шинэ эхлэл, шинэ боломж, потенциал, хаалгууд гэл бүхэл зүйлийг хийж бүтээх, амьдралдаа дуудах, манифест хийх, хүссэн зүйлээ бүтээх, хүссэн одоо амьдралаа дуудах тэр бүх үүд хаалга боломжууд нь ингэж нээгдэж ирнэ гэдэг байдлаар л тайлбарласан байгаа юм байна шүү. За дараагийн дэлгэрэнгүй мэдээллийг part 2 дээр уулзцгаая. За түр баяртай.